Ланс гэдэг нэртэй нэгэн өвгөн байжээ. Тэр цэцэрлэгчлэлтийн талаар сайн мэдлэгтэй бөгөөд ургамал тарж ургуулах туртай байжээ. Тэрээр цахилдаг, алтан зул, намуу гэх зэрэг цэцгүүдийг тарьжээ. Дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүс ирж түүний тарьсан ургамлуудыг үзэхээр ирдэг байлаа. Шинэ жил улирч хавар ирлээ. Өвгөн бүгдийг тарихад бэлэн боллоо. Гэвч энэ жил цаг агаар түүнд бяцхан сүрприз барив. Гадаа цэцэгнүүдэд тарихад хүйтэн байлаа. Тэр хүлээмээргүй байсан учраас тэр хуучин сарвчин дотор тарив. Сарвч дулаахан температур нь яг таарсан байлаа. Түүнд багахан гэрлэл хэрэгтэй байлаа. Тэр гарч идэн аваад тавиур дээр тавив. Тэгээд тэр өрнүүдээ бүгдийг нь өөрөө тарилаа. Тэр ургамлуудаа бүхэл талаар нь арчилж байв. Тэр өдөрч шөнөж цэцгнүүдээ харж байлаа. Эцэст нь анхлын өнөр өрөөг дүүргэв. Цэцгүүд нь ургаж дэлбэлж эхэллээ. Гэтэл нэгэн шөнө тэр хачирхалтай зүйл ажиглав. Бүх цэцгүүд баруун тийш налсан байлаа. Түүний хөмсөг зангирч түүний инээмсэглэл нь алга болов. Тэгээд тэр юу болоод байгааг мэдхийг хүслээ. Тэд ихэнхдээ цэх дэшээ ургаж том өндөр болдог доо. Гэвч одоо тэд бүгд хан руу налж байна. Би тэднийг усалсан, бас зэрлэгийг зулгаасан. Бас би хамгийн сайн чанарын үр хэрэгэлсэн юмсан. Энэ жил гадаа тарихад хитрхи хүйтэн байсан ч би тэднийг дотор дулаан байлгаад мөн гэрэлж өгсөн шүү дээ. Яг тэр үед өвгөн юу болоод байгааг ойлгов. Тэр гэрлээ аваад өрөөний нөгөө талын шатан дээр тавилаа. Тэгээд тэр гэрлүүгээ унтахаар явв. Тэгтэл сарвчанд байгаа цэцэгнүүдэд нэгэн онцгой зүйл тохиолджээ. Дараагийн өдөр тэр босоод сарвч руу явлаа. Нөгөө цэцгүүд бүгд нөгөө тал руугаа ургасан байв. Өвгөн одоо л нэг яг юу болоод байгааг ойлгож эхлэв. Гэвч энэ жижиг туршилт хангалтгүй байсан учраас тэр гэрлийг орой болгон өөр газар тавьж байлаа. Цэцгүүд гэрлийг дагаж ургасаар байв. Цэцгүүд ухаалаг бөгөөд тэдэнд юу хэрэгтэй мэддэг байлаа. Тэд үүнийг жижиг үр байхаасаа л мэддэг байсан. Гэвч цэцэгнүүд өдөр бүр сонголт хийх шаардлагатай байв. Тэд гэрэл рүүч тэр эсвэл өөр тийшээ ургах боломжтой байлаа. Гэвч цэцэгнүүд юу хийхээ шийдэж чаддаг байсан. Яг л үүн шиг бид ч бас сайн сонголт хийж сурах хэрэгтэй. Есүс Христ бол бидний гэрэл. Тэр бидэнд замыг харуулдаг. Чи түүнийг өнөөдөр дагахаар сонгох уу? Хэнд үйлчлэхээ өнөөдөр өөртөө сонго. Гэвч би болон миний гэр бүл их эзэнд үйлчлэх болно.